Энэ хүнээр хүндтэй шагналыг гардуулах болсон үндслэлдээ тэрээр ардчилсан хувьсгал, ардчлалыг хөгжүүлэн бэхжүүлсэн Монгол Улсын боловсрол, соёл шинжлэх ухааны салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан. Өөрийн эрдэм боловсрол, мэдлэг чадвараа хойч үедээ залгамжлуулан тэдний хүндэтгэлийг хүлээснийг өндрөөр үнэлж энэхүү шагналыг гардуулсан байна. Монгол улсад 25 жилийн өмнө тайван замаар ялалтад хүрсэн ардчилсан хувьсгалын манлайлагч хүчний нэг нь тэр үеийн оюутны холбоо байсан юм. Тусгай технологи баталгаажуулсан гайхамшигтай ийм ололтоор дүүрэх хувьсгал байсан. Тэгээ энэ үйл хэргийг бүтээхэд манай олон мянган оюутан залуучууд оролцож тэдгээрийн гавьяаг өнөөдөр Монголын ард түмэн талархан дэмжиж хүлээж авч байгаа. Тэгээ энэ олон мянган оюутнуудаа төлөөлж өнөөдөр энэ Монголын оюутны холбоо энэ миний хамгийн их хайрлж хүндэлж байдаг энэ байгууллагаа дээд чангалыг авч байгаадаа бол маш баяртай байна. Оюутан залуучуудын маань их ашиг хамгаалахын эрхэм нанд өдөр байгаа. Энэхүү өдрийн хүрээнд өнөөдөр бас Монголын 25 жилийн өмнөх оюутнуудын үр ашгаар Монгол улс маань арчилсан орн гэж оюутан залуучууд бид бүхэн суралцах бүх эрхэм нээлттэй ийм сайхан нийгэмд амьдарч байгаа нь яг 25 жилийн өмнө амьдарч байсан, ажиллаж байсан, сурч байсан тэр оюутнуудын буян гэж бид нэр өвдөг ойлгож бэлэгшээдэг. Тийм ч учраас Монголын оюутны холбооны ерөнхийлөгч асан болдохтой мөн тухайн үед ажиллаж байсан оюутны холбооны зүтгэж байсан тэр хүмүүсийн төлөөлж үеийн өдөрлгуудтай Монголын оюутны дээд шагнал соён гэрүүлэгч хэмээх шагналыг гардуулж өгж байгаа. Өнөөдөр энэхүү шагналыг авах маш олон гавьяатай, маш олон хүмүүс байгаа. Тэгээд тэр болгоны төвч хэлж болд ерөнхийлөгч асан хүндээ өгч байгаа. Өнөөдөр их сайхан өдөр байна. Уг хувьсгалыг удирдсан 4 хүний нэг Монгол оюутны холбоо, Монголын мянган оюутнууд байсан бөгөөд тэд улс төрийн бус хүчин байснараа онцлогтой. Тэгэхээр ардчилсан хувьсгал амжилтанд хүрэх нэг хүчин зүйл яах аргагүй Монголын оюутны холбооны тэмцэл эвнэгдэл юм а. Өндрөөр үнэлж соён гэрүүлэгч одоогоор шагнаа. Монголын оюутны холбоо ерөнхийлөгч Бат баяр 2015 он гэсэн байна.